Сайн байцгаана уу? Номын ертөнц клубын гишүүн Бадмараг 4-р сургуулийн 7 үеийнгийн сурагч гээд өргөөнэ. За, өнөөдөр бид бүгд номын ертөнцөөс зохион байгуулж буй 50 номынхоо подкастын ээлжид нэгэн дугаарыг бичгээд эхлэхэд бэлэн болсон байна. За, манай дөргүнээ. За, дөргүнээ маань ямар ном сонгож авч байсан бэ? Эртний жимэр гэдэг ном. Эртний жимэр гэдэг ном. За, тэгвэл энэ номын маань зохиолч нь ямар хүн байд юм бол зохиолчийн тухай нэг товч танилцуулаад өгөөч. Ис Сандагдорж. Монголын уран зохиолч ялангуяа хүүхэд залуучуудад зориулсан өгүүлэг, тууж, сурган хүмүүжүүлэх хөнгөйстэй бүхий зохиолуудаараа танигдсан зохиолч. Тэгээд энэ хүний маань одоо нэгэн бүтээл болох Эртний жимэр гэдэг номыг сонгож ирсэн юм байна шүү дээ, тийм ээ. За тэгвэл одоо энэ номыг ингээл уншаад явж байгаа шүү дээ. Тэгээ уншиж байгаа явцад одоо энэ зохиолч яагаад энэ номыг бичих болсон юм бол чиний бодлоор юу гэж бодож байна? Өвөг дээдсийн соёл ёс суртах хүний хойч үедээ өвлүүлэн үлдээж хүн чанар үндэсний ухамсарыг төлөвшүүлэх зорилготой бичсэн. Төлөвшүүлэх зорилготой гэсэн үг. За тэгвэл энэ номны маань тэгвэл гол агуулга юуны тухай гардаг? Яадаг ном? Монголчуудын эртний амьдрал өвөг дээдсээс уламжилж ёс суртах үн зан даншил байгальтайгаа зохицсон амьдрал арга ухааныг агуулсан. Тэгвэл нөө юу юм шүү те? Монголчуудын өв соёлтой илүү холбогдсон гэсэн үг. Тэгвэл энэ номон дээр яг одоо чиний өнцгөр заяа одоо байгаль экологтойгоо надад хэрхэн холбогдож байна? Өвөг дээдс байгальтайгаа эвлэрч ёс заншлаа чанд захин амьдарч байсан тухай өгүүлдэг гэсэн. Өгүүлдэг хэсэг нь. Тэрэн дээр нэг юуны тухай өгүүлсэн? Ер нь бол ёс заншлын талаар. Ёс заншлын талаар монголчуудын ёс заншил гэсэн үг юм байна шүү дээ, тийм. Монголын ёс заншилыг ингээд өгүүлээд байгаа шүү дээ. Өгүүлж чинь. За гэхдээ энэ яг ямар байдлаар өгүүлээд байгаа юм бол одоо чи нэг хэсгээс номныхоо нэг хэсгээс ч юм уу ингэж дурдвал номон дээр бол нөгөө нэг эртний хүмүүс нь байгаль бол нэлээд хайрлаад яваад байгаа. Гэтэ одоо үеийн хүмүүс нь бол зүгээр ингээд өөр болсон гэсэн үг. Тийм, өөр болсон. Одоо чи гэх юм бол за наад дээр чи ингээл байгаль экологтойгоо сайхан харьцаал одоо ёс заншлаа бүр ингээ байгалаа айгүй харилж хахад одоогийн банаа ингээд одоо энэ дээр чи нөгөө нэг өв соёлын тухай гардаг гэдэг байгаа шүү дээ. Ер нь чиний бодлоор одоогийн байгаа хүүхүүд залуучууд өөрсдийнхөө өв соёл болон одоо байгаль эколог одоо тий байгаль орчиндөө хэрхэн харьцах тухай ер нь ойлголттой байд юм болов? Нөгөө нэг одоо үеийн хүүхэд залуучууд нь болохоор нөгөө нэг хот хөдөө нөгөө нэг сууршмал газар хотод байдаг болсон. Тэгээд өв соёл ёс заншлаа жоохон алдчих гээд нөгөө нэг марцчих гээд байдаг болохоор юм аагүй. Уншаасаа гэж бодож байна. Зөвтэй. Тэгэхгүй одоо ч нөгөө нэг бараг л сууршмал амьдралтай одоо ингээд ер нь амьдрал руу айгүйх ороод байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг өв соёлоосоо холдчих гээд бүр цаашлаад одоо амьтантай байгаль дэлхийтэйгээ харьцах юм бай тэр тухай ингээд ойлголт нь бас хүмүүс болоод анш надад санагдсан байхгүй юу. За тэгвэл хоёлаа заяа. Энэ номоос чамд ингээд ямар сэтгэл төрсөн бэ? Байгальтайгаа нэлээд хайрлаж харьцах. Тийм дураараа тийм мод юугаа яахгүй шүү. Тийм. Жог нэг соёлгүй байж болохгүй. Тийм. Тэгвэл заяа. Ер нь яагаад байгаль хайрлах вэ? Чиний бодлоор. Нөгөө нэг өмнө өвгдээсээ байсан юмнуудаа ингээд хайрлаад аваад таашаал явуулахын тулд байгаль хайрлах хэрэгтэй. Тэгээд ирээдүйд нэг жоохон дэлхийн мэлхийн жоохон ингээд муухай болоод ирэхэд нөгөө нэг модын амтны устдад ирэх юм бол ингээд өмнө хийжсэн муухай юм. Мүлдний гэсэн юм биш үү те? Нөгөө байгалаа сайхан байгаагаар нь байлгаж чадахгүй гэсэн үг юм байна. За тэгвэл чиний хувьд байгалаа хайрлаад одоо ингэж соёл зан заншлаа ингэж суралцах нь яг яагаад чухал юм? Яг юуны төлөө ч суралцдаг? Сүлжээлт бол. Тэгэл ер нь бол гол булаг санд энтер нь жоохон бохирдоод мохолод ирнэ. Тэгэхээр нөгөө нэг байгалаа байгаа сайхнаар нь хайрлах хэрэгтэй гэсэн юм чинь үгүй даа шүү дээ. За тэгвэл энэ номыг чи яагаад хүмүүс сонгон авч унших хэрэгтэй вэ гэж бодож байна? Энэ ном өвөг дээдсийн ухаан, ёс суртах үнэт зүйлсийг ойлгуулж, хүн чанартай үндэс угсаагаа мэддэг хүмүүлж төлөвшөд туслаа. Тийм болохоор хүмүүс авч гэж бодож байна. За тэгвэл чиний үеийн хүүхдүүд байна шүү дээ. Одоо яг чамтай чацуу одоо өсвөр насныхан яг энэ тухай ер нь мэддэг үү?
байгаа. Гэхдээ зарим бас бүр хотын хүмүүс нь нэг сайн мэдгүй л ах гэж боддог. Тэгэхээр энэ номыг сонгож авч уншнараа. Тийм. Байгалаа хайрлах тухай. Мөн одоо ингэ нөгөө нэг зан заншил монголчууд маань одоо эрт дээр үеэсээ яг яаж байгальтай гарцдаг байсан гэдэг ухааны тухай суралцах гэдэг юм одоо тийм. За чамд өөр таалагдсан хэсэг байсан уу? Энэ номноос одоо би ийм юм ухаарсан, ингэсэн тэгсэн одоо энэ зүйлийг би авч амьдралдаа хэрэгжүүлнэ гэсэн тийм гоё хэсгнийхээ тухай ярил. Ёс уламжлал юм болов уу? Ер нь л бусдаа илүү түгээгээд нөгөө нэг авч үлдээл хойч үйдээ авч үлдээл тэг магадгүй энэ номыг ч гэсэн ингээд уншаад сонгоо авч уншиж болох нь шүү дээ тийм ээ. Зохиолч маань бас ямар санааг илэрхийлэх гээд байна. Одоо энэ номон дээр одоо нэг зохиолын баатрын дүрээр ч юм уу эсвэл тиймэрхүү гарч байгаа үг байсан уу? Миний бодлоор бол өвгдээд сууханыг марталгүй дагаад чадвал бид хүнлэг зүүнний нэг бүтээн гэсэн тэр хэсэг нь. За энэхүү сайхан номны тухай ярилцсан дөрвүүнийдээ баярлалаа. Өөрийнхөө үгээр маш гайхалтайгаар тайлбарлаж чадлаа. За тэгээд цаг зав аваад зартуулаад манай подкастэнд оролцсон үнэхээр их баярлалаа. За энэхүү дугаартай хамт байсан та бүгдэд баярлалаа. Бид бүгдийн дараагийн 50 номын сандлыг өгөхийг хүсвэл та бүгд доор харагдж байгаа линкээр болон номын ертөнц нээлттэй пэйж хуудасаар саналаа өгч болох нэ. За энэхүү дугаарыг үзсэнд үнэхээр их баярлалаа. Туудахгүй дараагийн дугаараараа дахин уулзцгаая. Баяртай.